Орой мэндийг хүргэн үзэгчтэй дэлхийн алдарчнууд нэвтрүүлэг ээлж дугаарыг хүргэх гэж байна. За энэ удаагийнхаа дугаараар та бүхэнд дэлхийд 50 замаар тэмцэл өрнүүлж болдог жишгийг тогтоосныг эрхмийг танилцуулах гэж байна. Дэлхийн түүхэнд хамгийн том колоничлогч орн бол Их Британи хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэгвэл энэ том колоничлалыг зөвхөн Их Британи улсад биш бусад дэлхийн улс орнуудад колоничлалыг задрахад хүргэсэн хамгийн зөв жимийг тавьж өгсөн хүн бол энэтхэгийн тусгаар тогтнолыг хүчирхийлэлгүйгээр авчирч чадсан эрхэм бол Махатма Ганди юм. Энх тайвны замаар дэлхийг донцлогсон Махатма Ганди. Мохандис Карамчанд Гандиг энэтхэгийн тусгаар тогтнолын эцэг болно гэж хэний ч санаанд ороогүй бизээ. Тэрээр хичээл сурлагын хувьд ч найз нөхдийн хувьд ч дундаж нэгэн байжээ. Түүний нэгэн дүнгийн дэвтэр дээр нь англи хэл сайн, архиметик дунд, газар зүй муу, соёлч боловсон, бичгийн хэв муу гэж үнэлсэн байна. Зөөлн нь хатуугаад ирдэг гэх дорны мэрэгэн үгийг дэлхийд дахинд нотолсон энэхүү агуу хүн 1869 оны 10 дугаар сарын 2-нд Катаварын хойгийн Порбандар хэмээх далайн иргэн хотод тухайн мужийн ерөнхий сайд Карамчанд Гандигийн отхон хүү болон мэндэлжээ. 1891 онд Их Британаас өмгөөлөгчийн зэрэгтээ ирсэн ч өөртөө итгэлгүй байдлаасаа болоод энэ мэрэгжлээрээ амжилт олж чадаагүй түүнд Өмнөд Африкт нэг жил ажиллах санал тавихад дуртай зөвшөөрчээ. Очсон даруйдаа урт аялалд явах шаардлага гарсан бөгөөд гагцхүү энэ аяллаар тэр Өмнөд Африкт бий болсон ялгуурлан гадуурхах үзлийг өөрийн биеэр мэдэрчээ. Нэгдүгээр зэргийн тасалбартай атал 3 дугаар зэрэглэл рүү хөөгдөж Европ зорчигчид суудал тавьж өгөөгүйгээс болж сүйх тэрэгний жолоочид зодуулсан тэрээр удахгүй энэ нь ганц өөрт нь тохиолдсон хэрэг биш. Өмнөд Африкийн өнгөт арьстан болгоны асуудал болохыг ойлгожээ. Энэ үед тэрээр энэтхэг рүүгээ буцах эсвэл үлдээд энэ шудраг бус байдалтай тэмцэх гэсэн хоёр сонголттой тулгарсан юм. Ганди үлдэж тэмцэхээр шийдсэн бөгөөд энэ шийдвэртээ насан туршдаа үнэнч байсан юм. Амьдралд тохиолдох зовлон бэрхшээлүүд нь хүнийг улам тэсвэр хатуужилтай хүчирхэг болгодог гэдэг. Яг л үүний адилаар Гандигийн Өмнөд Африкт туулсан амьдралын хатуу хөтүү нь түүнийг ирээдүйд хийх үйлсэд нь хөтөлсөн гэдэг. Чухамхүү энэ дэв түүний улс төр ёс суртахууны үзэл бодол удирдагч зан чанар төлөвшжээ. Махатма Ганди хэлэхдээ дэлхий дээр өөрийнхөө хиймээр байгаа өөрчлөлт нь чи өөрөө байх ёстой гэсэн байдаг. Түүний хэлсэн үг бүр нь түүний хийсэн үйлдэл бүрийн дүгнэлт болж түүний хийсэн үйлдэл бүр нь түүний хэлсэн үгийн тусгал байдаг. Тэрээр нийгмийн давхарга шашны үзэл бодлоос үл хамааран хүн тэгш эрэхтэй байх ёстой гэсэн хатуу байр суурьтай байсан юм. Бусдын төлөө өөрийгөө зориулах нь өөрийгөө таних хамгийн сайн арга. Дэлхийн 1-р дайны дараахан энэтхэг улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө гэсэн амлалтанда Их Британи улс хүрээгүй байна. Тиймээс Махатма Ганди өөрийн тэмцлээ улам шаргуу өрнүүлж эхэлжээ. Ингэхдээ зөвхөн энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө бус арьс өнгөөр ялгуурлах үзлийн эсрэг ч гэсэн бүх тэмцлээ өөрийн биеэр үлгэрлэж харуулж байсан түүний тэмцлийг бодиттой үр дүнд хүргэсэн гэж үздэг байна. 1910 онд иргэний асуудлаарх компанит ажлууд нь хурцдмал болж эрх баригчдын зүгээс дарамт шахалт үзүүлж эхэлжээ. Тэмцэгчдийн дийлэнхийг баривчилж шоронд хорьсон ч 1913 онд эрх баригчид Гандитай гэрээ хэлэлцээр хийж энэтхэгчүүдийн байр байдлыг хөнгөлөх тухай хуулийг баталсан юм. Энэ нь тухайн үедээ ялалт байлаа. Тэр 1915 онд Өмнөд Африкаас энэтхэгт дахин ирлээ. Эрх чөлөөний төлөө тэмцэгч эх орондоо ирсэн даруйда Сабармати голын ирэг дээр даян хийх газраа байгуулсан юм. Эрт цагт агуйд даян хийж байсан лам нар шиг. Гэхдээ Гандийн агуй нь түүний 12 жил амьдарсан байшин юм. Ганди энэ байшиндаа амьдрах үедээ тансаг хэрэглэнээс татгалзаж, хоол унд бэртгэх, цэвэрлэгээ, угаалга хийх зэрэг ажлаа өөрөө хийж байжээ. Өнөө цагийнхан түүний 12 жил даян хийсэн байшинд нэг шөнө хоноход 60 Америк доллар төлдөг. Энд хонсон хинч Гандигийн сахиж ирсэн хүчирхийлэл үйлдэхгүй, хүсэл бодлоо хянах, энгийн амьдрах тэргүүтээ 11 сахилыг гүйцэтгэх ёстой.
Тэнд үлдгэсэд бясалгал үлдэж, утас ээрч, хувцас урлаж, хог шүрдэцгээдэг. Ингэснээр өөртөө итгэлтэй болж, дотоод амар амгаланг мэдрэхэд тустай гэж үздэг. Ганди хүч хэрэглэхгүйгээр тэмцэх аргыг энэ үеэс хүчтэй эхлүүлсэн байдаг. Сонгож авсан арга нь үр өгөөжөө өгнө гэдэгт ч эргэлзээгүй итгэж байлаа. Эхэндээ чамайг үл тоон, дараа нь чамаар доог тохуу хийн. Тэгээд чамтай тэмцэж эхэлнэ. Харин эцэст нь чи ялна гэсэн үг нь хожимо батлагдсан юм. 1918-аас 1919 онд дэлхийн 1-р дайн дуусгуур болсны дараа англичууд энэтхэгчүүдэд улс орноо удирдах эрхийг олгоно гэсэн амлалтаа биелүүлсэнгүй. Энэтхэгчүүд ч зүгээр суусангүй. Улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. 1919 онд онц байдлын тухай хууль гарсны дараа энэ хөдөлгөөн улам эрчимжжээ. Эцэст нь Ганди олныг уриалан англи сургуулийг хааж, сонгуулийг бойкотлж, гадаадын бараа зарахыг эсэргүүцэж, нэр хүндтэй албан тушаалуудаас татгалзаж, татвараас зайлсхийж, ёр байж болох бүхэл аргыг хэрэглэн эсэргүүцлээ илэрхийлжээ. Гандигийн хүч үл хэрэглэх тэмцэл нь тухайн үедээ үзэл сурталын нэг хэлбэр болж хуурсан билээ. Тэрээр төдөлгүй энэ арга нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж эхэлжээ. Арьс өнгөөр ялгуурлах үзлийн эсрэг тэмцэл нь ч энэ үеэс л ирчээ авсан юм. Тэр зүгээр яриад зогссонгүй. Биеэрээ үлгэрлэн үзүүлж байлаа. Өөр үндэстэн угсаатныг гэртээ урж, дайлж цайлж, 3 дугаар ангиллын галт тэргээр зорчиж, тэдний эрхийг хамгаалахын төлөө өлсөглөн хүртэл зарлаж байлаа. Индиус мусульман шашныг нэгтгэхийг хичээж байсан нь ч энэ үед хамаарна. Бүх шашинд үнэн бий. Орон зай, цаг хугацаа гараад ялгаатай гэсэн байр суурин дээрээ тууштай бат зогсож байлаа. Тухайн үеийн шашнаар биенээ тусгаарлах хатуу байр суурь энэтхэгчүүдийг нэгтгэх үзэлтэй нь сөргөлдөж байсан юм. Яг энэ үед Пакистан улс байгуулагдах эхлэл тавигдсан билээ. 1947 онд энэтхэг улс, энэтхэг Пакистан гэсэн хоёр хэсэг болон тусгаар тогтноход Индус шашинтан болон Лалын шашинтнуудын хооронд хурц тэмцэл өрнөж эхэлсэн юм. Эвлэрүүлэх гэж хичээл зүтгэл гаргасан ч үгийг хинч сонссонгүй. Утгагүй хүчирхийллийг зогсоохын тулд 1948 оны 1-р сард тэр өлсөглөн зарлахдаа миний үхэл бол энэтхэгийг өөрөө устгаж байгааг нь харж гэрч болсноос дээр гэж хэлж байжээ. Үүний дараа шашны хоёр бүлэглэлийн удирдлагууд зөвшөөрцөлд хүрч хүмүүсийн амь, эд хөрөнгийг хамгаалах, лалын итгэл үнэмшлийг дээдэрж цаашид ийм явдал давтагдахгүй гэсэн хамтарсан шийдвэр гаргаж байсан түүхтэй. Маргааш үхэх юм шиг амьдр, мөнхөд амьдрах юм шиг суралц. Ганди 1921 онд энэтхэгийн үндэсний конгрессыг тэргүүлж эхэлсэн ч намын нөхөдтэйгээ санал зөрөлдснөөс 1934 онд энэ албаа орхисон юм. 1930 оны 5 дугаар сарын 5-ны шөнө цагдаа нар Гандиг баривчилжээ. Энэтхэгчүүд түүний цөхрөх үедээ би түүхийн бүхий л явцад хайр, инрэл, ямагт ялж байсан гэдгийг сандаг. Хүчирхэг алуурчид тирантууд байж тэд цаг үедээ ялагдшгүй мэт байсан. Гэсэн ч эцсийн эцэст тэд дандаа ялагдаж унаж байсан юм. Ямагт энэ талаар бод, галзуу идрэл сүйтгэл учруулж байвал нас нөгчсөн хүнд өнчирсэн хүүхдүүдэд орон гэргүй болсон хүмүүст тэр нь тоталитаризм гэнүү либерти гэсэн ариун нэртэй байна уу? Юуны ялгаа байна? Нүдийг нүдээр солих юм бол бүх дэлхий сохор болно. Олон үйл хэргийн төлөө би үхэхэд ч бэлэн байна. Харин ямар ч үйл хэргийн төлөө би аллага үлдэхгүй гэсэн сургаалуудынх нь мөн чанарыг чухам энэ үед л бүрэн утгаар нь ухаарсан юм. Түүний хэлсэн ишлэл сургаалууд одоо хүртэл дэлхийд дахинаа төгөж, дэлхийд дахинд хүчирхийлэлгүй тэмцлийг өрнүүлж болдог, өөрчлөлтийг хийж болно гэдгийг харуулсаар сургасан хэвээр байгаа юм а. Гэхдээ Махатма Гандигийн хувьд түүний амьдрал хүчирхийллээр олонний нүдэн дээр төгсөн нь харамсалтай гэж зарим төгчид онцолжээ. Дэлхий дээрх ямар нэг зүйлийг өөрчлөхийг хүсвэл чи өөрөөсөө эхлэх ёстой. 40-од оны сүүл үе Гандигийн хувьд азан харьсан бүх зүйл муугар эргэсэн үе байлаа. Тэр Индиус мусульманчуудыг бүрэн эвлэрүүлж чадаагүй юм.
шашны түрэмгий бүлэглийнхэн залынхантай хамтрахын эсрэг байлаа. Улс төрийн Раштрадал, Ваштрия Сваимсвяк зэвсэгт бүлэглэлүүд тэмцэлээ үргэлжлүүлэхээр шийдэж, Хинду Махасабха бүлэглэлийн тэргүүн Бомбейн саятан Винайком Саваркар гэгч Махатма Гандиг Индусуудын дайсан гэж үзэж байлаа. Гандиг өлсгөлөнгөө зогсоосноос хойш 2 хоногийн дараа буюу 1948 оны 1-р сарын 20-нд түүний амь насанд халдах анхны оролдлого гарсан юм. Дели дэх гэрийнхээ гадаа байхад нь Панжабаас ирсэн дөрвөгч Мандалал гар хийцэн бөмбөг шидэж байсан юм. Энэ этгээгийн засгийн газар түүний хувийн хамгаалалтыг нэмэгдүүлэх гэсэн ч тэр зөвшөөрсөнгүй. Тэр үед Ганди 78 настай байжээ. Тэрээр 1948 оны 1-р сарын 30-нд хар үүрээр босч Конгресст өргөн барих үндсэн хуулийн төсөл дээр ажиллаад оройн хамтрагчдынхаа хамт Байшингийн өмнөх нугад гарч ирлээ. Энэ итгэгчүүд хүндэтгэн биширдэг хүнтэйгээ хамт оройн мөргөл хийхээр цуглжээ. Энэ этгээгийн үндэсний байгууллагын гишүүн Натхурам Винаяк Годзе гэгч Махатма Гандид дөхөж очин 3 удаа буутахад сүүлийн сум нь зүүн талын уушгинд нь туссан юм. Дараа этгээд хизээж өршөөдөггүй. Өршөөл бол хүч чадалтай шинж. Ганди инх тайвны бослого цуглаан санаачилсан улс төрийн удирдагчаас гадна энэ этгээгийн ард түмний оюун санааны удирдагч нь байсаар иржээ. Тэрээр эгэл жирийн амьдралыг эрхэм болгосон нэгэн байсан бөгөөд олон төрлийн мацаг барьж бие сэтгэлээ ариусгаж хатууждаг байжээ. Энэ этгээгийн ард түмэн түүнд Махатма буюу агуу сэтгэлтэн гэдэг хэрэгэм оноосон юм. Ганди өдгөө хүртэл өөрийн эцгийн нэрнээс илүүтэйгээр Махатма гэдгээрээ дэлхийд танигддаг хэдий ч тэр өөрөө энэ хэрэгэмдээ дургүй. Тэр ч бүхэл энэ нь түүнийг шаналгадаг гэж ярьж байсан ч удаатай. Өөрийгөө игэр даруй нэгэн байлгах гэж хичээдэг атал энэ хэрэгэм нь түүний хүслийн эсрэг байсан бизээ. Өдрөөс өдөрт материаллык үзэл газар авч байгаа өнөөгийн энэ нийгэмд Махатма Гандигийн игэл даруй амьдралын үзэл бодол ус агаар мэт хэрэгтэй байх шиг. Түүний хэлсэнчлэн энэ дэлхий хүний хэрэгцээг хангаж хүрэгч шунлыг гүйцээж дийлэхгүй. Миний амьдрал бол миний санаа бодол. Зэйхүү энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, удирдагч, хүчүүл хэрэглэх онлын эцэг эхтэх Махатма Гандигийн талаар товчхон мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Дэлхийд дахина 10 дугаар сарын 2-ны өдөр буюу Махатма Гандигийн төрсөн өдрийг дэлхийд дахинд хүч үл хэрэглэх өдөр хэмээн тэмдэглэж ирсэн. 2007 оноос хойш нэгдсэн үндэсний байгууллагын захирамжаар энэхүү өдрийг тэмдэглэж Махатма Гандигийн үйл хэргийг үргэлжлүүлсээр байна. Ситарам